Даашин гэдэг Орхон зөвлөлбөр сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээс ялгах ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харж лээ. Би нөлөө Москвадаас гарч ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш шүү дээ. Морь төрийн хэрэг 1970 онд миний аав хийсэн. Тэгээд тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аяад гэж яхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэдэг юм. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг сэтгэлээ нэ чин сэтгэлийн ярилцлага. Энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн хүн дэцэгчнийг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Зохиолч, орчуулагч, за Монголын төр төс хаатын сангийн тэргүүн дугур сүрэнгийн гүн үлс. Сайн явж байна да? Сайхан урж байна уу? Сайхан урж байна. Сайхан. За манай Эрдэнэт эзэр Эрдэнэтэд өчигдөр ирлээ. Тэгээ Эрдэнэт хот ямар ч байсан хувьтай хүн хурнаар гэдэг ирмэгц цас орж байна. Бас бэлгшээж байна. Тэгээ энэ дашрамд бүх эрдэнэчүүдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өмнө ирж ирсэн биз дээ. Тэгээ өмнө ирж ирсэн. Өмнө бид чинь бас Эрдэнэтэд 2-3 удаа ирсэн юм байна. Номын үзэсгэлэн худалдаа гээд бас нэг 2-3 удаа ирсэн. Эрдэнэчүүд маань ер нь их уншдаг ард түмэн. Ямар ч байсан зөвхөн манай байгууллагатад ийгүү ер нь ном бүтээгчид 2-таа 3-таа ирэхэд бүгд л их сэтгэл дүүрэн бүтчихсэн санагддаг. Ерөн сүүлийн үед одоо ямар хуу юу гэдэг одоо том бүтээл дээр ажиллаж байна? Орчуулгын бүтээл дээр ажиллаж байна уу? Түүхэн бүтээл дээр ажиллаж байна уу? За яг миний хувьд бол би өөрөө зохиолч түүх судлаач хүн. За яг энэ түүхийнхээ чиглэлээр бол Тэнгэрийн зарлиг гэж бүтээл гаргалаа. За ер нь манай хаадын сангийн тухайд ярих юм бол хаадын тухай хаан цэдэг, хаттын тухай хатан цэдэг, жанжтын тухай жанжин цэдэг гэсэн юм гурамсан бүтээл гаргаад энэ цэргийн баяраар нээлттэй хийсэн бид. За энэ үед бол одоо яг ийм нэлээд зангарахтай түүхийн чиглэлийн за тэгээд жинхэнэ одоо дэлхийн сонгодгуудын хэмжээнд ойртож очих үс юм том бүтээлийг ард түмэн маань бас өгүүлж байгаа нь харагдсан л да. Тэгэхээр ер нь яг ийм гих мэтийн ийм бүтээлүүд дээр ажиллаад бас ер нь зав зай жоохон багтаа байлаа. За хажуугаар манай төртөс хаадын сангийн тухайд гэж үзэх юм бол одоо зөвхөн ном биш. Одоо уран зураг, баримл шуумал, за тэгээд тайз дэлгэцэн бүтээлүүд зөвлөгөөх гэх тийм олон талт үйл ажиллагаа явуулдаг газар юм байна. Тэгэхээр энэ бүх ажлаа л одоо би тасралтгүй явуулж байна да. Тэгэхээр энэ удаад манай хотод төртөс хаадын сангийнхаа ажлаар ирсэн байгаа тийм ээ. Тийм манай төртөс хаадын сангийн төлөөлөгчдөд одоо манай менежерүүд ирсэн. За бид бол Эрдэнэт хотод ямар зорилгоор ирсэн бэ гэхээр за манай төртөс хаадын сангаас эрхлээд Монголын Чингисийн Алтан уургийн 36 Алтан уургийн бус нэг нийт 37 хааны хөрөг бүтээх төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслөөр бий болсон сэргээн бүтээгдсэн их хаадынхаа хөргийг эрдэнэтчүүдэд төлөвлөхөөр үзэсгэлэн гаргахаар хөрөлдсөн ирсэн юм аа гэдэг. Үзэсгэлэн маань 4-р сарын 2-нд өөрөөр хэлбэл пүрэв гарагт. Тийм 4 сарын 2-нд болно 11 цаг гэсэн үү 10 цаг гэсэн үү тэр үед болно. За тэгэхээр яг энэ зураг маань өөрөө одоо Чингисийн уургийн Алтан уургийн 37 хааны хөрөг бүтээхийн төсөл бол ер нь нэлээд их удаан үргэлжлэсэн л дээ. Одоо манай 4-5 тийм сайн зураач оролцсон. За энэ дээр бол одоо манай төртөс хаадын сангийн эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, за Монгол Улсын шинжлэх ухааны академийн түүхийн өрөөлөнгийн судлаачид, эрдэмтэд, докторууд оролцож одоо заавар зөвлөгөөгөөр хангаж гисэн үг шүү дээ. За тэгээ манай авьяаслаг 5 уран бүтээлч, 5 зураач энэ зурган дээр бараг 7-8 сар ажилласан. Ер нь 37 хөрөг зурна гэдэг бол өөрөө тийм амар юм биш.
Тэгээ дээрэс нь эдгээр хөргүүдийг зурхад бас тодорхой хэмжээний зураачд маань гэсэн түүхийн мэдлэг шаардлагатай. Тийм дээрэс нь одоо ер нь яг цэвэр хувь хүнийхээ өвдчихсэн тийм эцдэг ядардаг энерги алддаг юм шиг болтой юм байдیں۔ Ягаад гэвэл жишээлбэл 8 сар одоо жишээлбэл байгаль зураад ивж ивэл хүн ядрахгүй байж болно л доо. Тэгээ яг их хааныг зураад ингээд 8 сар зурна гэдэг бол бас нэлээд хүнд ажил. Тийм. Тэр утгаараа ч гэсэн энэ маань ямар ч байсан хүнд байсан. Тэгвэл ямар ч байсан бид энэ ажлынхаа ард гарч чадсандаа бол баяртай байна. Хаадын одоо энэ түүхэнд үлдсэн тэр түүхэнд тэмдэглэж үлдсэн одоо төрх гэдэг юм уу, тэр хүний зам байдал гэдэг юм уу те, магадгүй өргөнд шанаа төвшөнтэй, ангаар дуунуудтай энэ төр гэдэг юм уу, тийм юм байгаа шүү дээ. Тэрнээс л одоо үндэслэж зураг одоо бүтээж байна. Тийм. Тэгэхээр Юан гүрний үеийн 8 хаан 16 хатны хөрөг байдаг. Энийг бид мэднэ. Тэгэхээр тэрэн дээр бол ерөнхий хаадын маань царай төрх бол гарцсан байдгийг. За дээрэс нь одоо Алтан ургийнхны хэв шинж, нийтлэг хэв шинж байна. За эндээс одоо мэдээж хэрэг одоо Ховлон хаан бол Тулуун хүү, Тулуу бол Чингис хааны отгон хүү гэдээ ингээ аваад үзэхэд мэдээж хүү нь аавтайгаа өвөг эцэгтэйгээ, элен цэцэгтэйгээ адилхан байдаг. Тэр нэг хүний хөгжлийн өөр юм чанар байна да. Гэх мэт ийм зүйлийг бид бодолцсон. За эрдэмтэд маань зөвлөсөн анхны одоо тийм жишг дөрүүдийг гаргаж ирсэн зураач нартаа бид зөвлөсөн. За тэдний маань бол одоо өөр манай түүх судлалын ноён оргил далайн иш чамс тэргүүтээ эрдэмтэн мэрэгтээс хүртэл асууж лагуулж ирсэн билээ. Тэгэхээр энэ маань бол нэлээд тийм үнэнд гэдэг юм уу? Одоо хаадын тэр бодит байдал харагдах үзэгдэх төрхөнд нь бол их ойрцсон тийм хаадын төрх юм байна. Ямар ч үсэн ийм төрхийг бол бид бүтээж чадлаа. Энэ бол яг энэ үед бүтсэнд бол бид бас их баяртай байгаа. За тэгээд үндэсний бархлын өдөр буюу 11 сарын 23-нд бид энэ хөргөө албан ёсоор нээлт хийж төр засгийн хэмжээнд танилцуулсан. За Монгол Улсын ерөнхийлөгч ирж үзсэн, сэтгэл их өндөр байна. За их хаадын хөрөг бол аргагүй нүдэнд тусч байна. Ийм байх нь зөв юм гэж биднийг бас урмаар шигнсэн. За дээрээс нь ганцхан ерөнхийлөгчийн албаныхын төдийгүй манай засгийн газрын гишүүд, боловсролын сайд, соёлын сайд гэх мэт ер нь бүх одоо төр төлөөлөх хүмүүс ирж энийг үзсэн. Тэгээд сэтгэл өндөр байсан. Энэ бол ямар ч байсан төр зэсэг маань тодорхой хэмжээнд энэ их хаадынхаа хөргийн жишг дүрийг бол хүлээн зөвшөөрөөд ихэлсний бол хамгийн тод томрон илрэл. За нөгөө талаар гэвэл одоо энэ жил Ховлон хааны 800 жилийн ой төхөөн. За энэ ийм 800 жил гэсэн энэ том ойд зориулж. За нөгөө талаар ер нь яг энэ их хаадын маань дүр төрх иргэн амилж, их хаад маань одоо дүр төрхөөрөө иргэн морилж байгаагийнх Монгол банктай хамтарч мөнгөн зоос гаргах гэж байна манайх. Хаадуудаараа. Тийм хаадуудаар. Тэгэхээр энэ жил бол эхний их тамаа хааны зоос мөнгөн зоос гарна. За эх жил 5, түүний дараагийн жил 5 гэх мэтээр ингээд явсаар яваад нэг 5 6 жилийн дараа 37 хааныхаа хөргөөр бид одоо мөнгөн зоостой болно монголчууд маань. Тийм гэх мэтийн юм ажилтай сууж байна манай төрцөөс хаадын сангийнхан. За тэгээ эрдэнттэй бол бид одоо энэ их хаадынхаа дүр төрхийг танилцуулах. За нөгөө талаар энэ түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх энэ ажлынхаа хүрээнд бид энэ аянаа одоо Эрдэнэт хотоос эхэлж байгаа юм. Тэгэхээр энд нэг ийм зүйлийн тухай би асуух гэдэг юм л да. За яг хөө ингээд ямар ч гэсэн их хаадынхаа дүртэй тийм сайхан мөнгөн зоосуудыг ингээд гүйлгэнд гаргах юм байна. За тэрийг хадгалдаг, цуглуулдаг хүмүүс нь хадгалаа, цуглууллаа, түүх дурсгал болгоод авах. Өнөөдөр хүн төрлөختөн хөгжөөд байна л гэдэг юм. Гэхдээ өнөөдөр Монголын ард түмний хураангуй болсон Монгол улсын их хурлын 76 гишүүнийг толгой дараалныг бүрчлэн нэрлээд хэлцдэг хүн цөөхөн. Зүгээр эстрадын дуучид юм уу, хошин урлагийн жүжигчдийг бол бас 8 настайгаас 80 настай гэдэг шиг бүгд хэлэх баг. Тэгэхээр Монгол хүн байхын тулд Монголын түүхийг мэддэг байх хэвээр, монголоор бахархдаг байх хэвээр, Монголын бахархал юу вэ гэдгийг мэддэг байх хэвээр. Тэгэхээр энэ одоо та бит хоёрын яриад байгаа энэ 37 хүний энэ хөргийг тэр шүү дээ гэдэг ингээд мэддэг болох нь монгол хүний бахархал байх хэвээр. Тэгэхээр дунд сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд яаж таниулах вэ? Тийм за мэдээж хэрэг энэ бол маш олон жилийн үйл явц тийм ээ.
одоо эн чинь зүгээр ингээд нэг юм цээжилж байгаа юм шиг бүгдээр ингээ эхнээс нь авахуулаад царай зүсийг оноогоод нэрийг оноогоод ингээ цээжлэн гэвэл нэг талаас энэ бол магадгүй хүүхдүүдийн хувьд бол уутгартай ажил байж магадгүй. Гисэн хэдийч бидний оюун ухаан төлжин задран тийм ээ. Ер нь түүх гэдэг бол сонгодог боловсролын нэг хэсэг юм а гэдгийг бид бол ойлгоод ирнэ шүү дээ. Энэ үедээ бид бол тэгэл өссөн үсээгүй бидний царай төрхөнд бидэнд бол үлдэх ёстой л доо. Тэгэл одоо багаас нь одоо албан байгууллага одоо өрх гэр одоо энэ жишээлбэл их хааныхаа хөргийг гэдэг юм уу тийм ээ. Чингис хааныхаа хөргийг одоо их том хааныхаа хөргийг бас залах. За нөгөө талаас гэвэл одоо ном сурах хүчгүүдэд оруулах. За тэгээ ерөн зүгээр ингээ ил захидал маягаар мөнгөн зоос маягаар ч юм уу. За ингээ тайз дэлгэцийн бүтээлүүдэд тайз дэлгэцээр дамжуулан одоо эдгээр хаадынхаа царай төрхийг тэр нүүдлэх үйл явц ухамсарт биш хэд ухамсарт тус байдлаар явагдана л да. Тийм. Энэ бол угаасаа ер нь түүх соёлоо сонирхох тэр хүмүүсийн өөрийн тэр ирмэлцэлтэй холбоотой. За тэгжээж одоо түүхээ мэдчихэж хүмүүс чинь өөрснөө тодорхой хэмжээнд хүчрхэг болдог тийм ээ. Өнгөрсөн гэдэг бол ер нь ирээдүгөө өнгөрсөндөө толдох тол байдаг шүү дээ. Тэгэхээр өнгөрсөнд одоо монгол хүн бол дэлхийн нэг номерын хүн байж чадсан юм байна шүү дээ. Нэгэнд биелсэн зүйл бол хоошид биелэх зүйлийн баталгаа байдаг. Үүнийг бол одоо манайхан өөрснөө мэдэж омгшиж үндэсний үзлээ бол бас дэлгэрүүлэх хүчтэй юм л да. Тийм. Тэгэхээр бас яг хаа дэлхийд дахинд нөгөө цуглуулагчд байдаг шүү дээ. Одоо зоосон мөнгө цуглуулдаг, шуудангийн марк цуглуулдаг. Би бас энэ хаадар сайхан шуудангийн цуврал марк гараасаа гэж хүсэж байна. Тийм, маркны тухай асуудал бас одоо яригдж байгаа. Маркны тухай бол одоо маркийн төвчөө бусад газруудаа ярьж байгаа. Энэ хэрэгчлээс бол энэ төсөл бас хэрэгжих байх. Тийм, тэгэхээр энэ бол бас л нэг цуглуулагчдаар дамжуулаад түүх соёлоо тийм түгээн дэлгэрүүлж байгаа. Нөгөө талаар үндэснийхээ түүхийг бас дэлхийн нийтэд таниулж байгаа нэг бас том алхам болох юм. Тэгэхээр энэ жил та түрүү Хувлан хааны нэг 800 жилийн ойн тухай цугсгаа яриад өнгөрлөө. Яаж тэмдэглэх юм? За Хувлан хааны 800 жилийн ойг одоо тэмдэглэх талаар их тийм эцсийн хариу бол гараагүй байна. Одоо миний дуулж мэдснээр төр засгийн хэмжээнд ер нь Хувлан хааны 800 жилийн ойг бол тэмдэглэхгүй байгаа болтой байна. Тэмдэглэхээргүй болсон болтой байна. Энэ одоо цаана улс төр явдаг юм уу? За нэг бол одоо хөрөнгө мөнгө явдаг юм уу? Тэрийг бол би мэдэхгүй юм. За ямар ч байсан энэ одоо улс Монголынхоо хаан байсан энэ том хүний 800 жилийн энэ тэгш дүүрэн ойг тэмдэглэхгүй байна гэдэг бол монголчуудын хувьд бол бас жоохон харамсалтай юм. Тийм учраас хэрвээ төр засаг тэмдэглэдэг юм бол одоо бид бол тэмдэглэнэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ хааны ой бол 9 сард болно. Тэгэхээр энэ үед ямар ч байсан төсөл төлөлгөөгөө гаргаад тэгэл даруйны ажлаа хуваарлж аваад тэгэл зүтгэнэ гэж бодож байна. За ард түмэн ч гэсэн мэдээж зүгээр хараад байхгүй байх гэж бодож байгаа. Энэ бол одоо ой тэмдэглэхэд янз бүрийн сайн уран бүтээл, том арга хэмжээнүүд болохоос гадна энэ дээр бол цаана нь бол мэдээж хэрэг мөнгө хэрэгтэй. Энийг бол ямар ч байсан босгоно гэж бодож байгаа. Энэ дээр яг одоо уран зургийн уралдаан, кино, за тайз дэлгэцийн бүтээл, том хэмжээний одоо концерт гэдэг юм уу? Одоо Хувлан хааны үед чинь дэлхийд байхгүй тийм том найрал хөгжим тоглож байсан юм байна. Одоо 7-800 хөгжимч оролцсон. Тийм найрал хөгжим бол өнөөдөр дэлхий дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр Хувлан хааны үед тоглож байсан тэр 7-800 хөгжимчний тоглуулж нэг дор тоглуулж өстой Гиннесийн бүртгэлд нь бүртгүүлж гэж юу нэлээд тийм томхон хэмжээнд тэмдэглэе гэсэн тийм төлөвлөгөөтэй болдог. Зүгээр Гиннес гэснээс нэг юм бүр санаанд саваагүй асууч. Монголчууд хурдан морио их олноор нь уралдуулаад Гиннест бүртгүүллээ гэж тэгсэн. Тэгээд л бөхчүүдээ их олноор нь барилдуулаад Гиннест бүртгүүллээ гэж тэгээд исэн. Тэгээд л нэг нөхөр ирээл нэг ирчилгээ өгөөд л байгаа зурагтаар л харж ялаа л да. Тэгээ энэ жилийн гарсан тэр Гиннесийн номдор байхгүй. Тийм үү? Яагаад гэдэг юм бэ? Тийм за тэрийг одоо ёстой мэдэхгүй юм. Уг нь бол байх ёстой. Яг нь ер нь зүгээр миний сонсч мэдснээр дэлхийн нийтэд маш олон их марзан тийм дээд амжилтуудыг бүртгүүлдэг юм байна. Тэдгээрээс нь тэр Гиннесийн тэр комисс за энэ одоо үнэхээр сонирхолтой юм байна. Энэ бол одоо жинхэнэ Гиннест тэнцвүүц юм байна гэж бас давхар шил сонголт хийдэг болтой юм байна. Батламж өгснөөс гадна. Тэгжээж тэр бүхний дараа тэр Гиннесийн номонд оруулдаг юм байна.
Тэрийг хэрвээ яг одоо та битгой шиг ингээ ярьж сууж байгаад үнэхээр энэ яг ороогүй байна гээд одоо хил ам хийх л тань гэсэн та. Тэгээ тийшээ бичиг сачиг өгсөний эцэст тэр нь одоо хавсралтаар зөвхөн манайх биш бас орхигдсон маш олон тийм дээд амжилтуудтай цуг хавсралтаар хийгдээ тэгээд нэг тэр том номхон завсар нь ингээд хийгддэг юм билээ. Тэгээд дараачийн удаа тэрийгэ хийхдээ нөгөөх нь багтаагаад хийдэг тийм зарчимтай юм билээ. Тэгэхээр одоо за бүх мөр бол мэдээж хэрэг сайхан манай Монголын үндэсний одоо соёлын тэгчид болж байгаа. Түүхийн тэгчид магадгүй. Гэтэл одоо 800 одоо хөгжимчин нэг дор үндэснийхээ хөгжмийг тоглож ингэж яг тийм их найрлыг бий болгоно гэдэг бол энэ бол бас л их том Гиннесийн их тийм тэнгэрлэг амжилт юм байна л да. Тэгэхээр энийг бол хувилааныхаа 800 жилийн аваар бид бас тоглуулахыг л чамааж байна. Ой тэмдэглэнэ гэхээр зэрэг монголчууд нэг за наадам хийгээд л тэгээ нэг сайхан концерт тоглоо, концерт үзээд л тэгээ нэг баахан хүмүүсийг шагнаад л тэгэл за мэдээ шагнуулж байгаа хүмүүс сайхан л байх. За тэгэл янз бүрийн шагналаар шагнаад л тэгээд нэг баахан зардал гараад ингээл дуустдаг. Зүгээр миний бодлоор ой тэмдэглэхэд бол зүгээр аймаг сум баг баригад одоо насны ойч бай тэмдэглэхэд ямар нэгэн үлдэх юмтай, ямар нэгэн бишрэх юм уу, ямар нэгэн хожмын өдөр тэр хараад энэ TD үед болсон шүү гэж түүх болон үлдэх тийм л юмтай байгаасаа гэж хүсдэг. Яг зөв. Одоо яг тийм байдлаар бид Хувилаа хааны ог тэмдэглэх талаар төлөвлөж байгаа. За энэ юуны өмнө Хувилаа хаан бол Монголын агуу том хаан байсан юм а гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхгүй бол одоо түүхээ сайн мэдэхгүй, за зарим нь дам мэддэг, тийм ээ. Нэг бол одоо бусдаа сонссноо ярьдаг. Одоо тийм хүмүүс Хувилаа хааныг одоо бараг л урагч байсан мэтэр ингэ төсөөлж байна. Үүндээ бол Хувилаа хаан Монголын маш том хаан төдийгүй энэ бол дэлхийг ер нь дэлхийн нийтийг цочоосон тийм анхны бас Монгол хаан штэ. Чингис хаанаас гадна. Энэ бол ерөөсөө улс төрийн төвийг Бээжин чилжүүлсэн л гэсэн үг юм л да. Хэрвээ тэгээгүй бол ямар үр дагавар гарах байсныг бол түүхчид хэлсэн байдаг. Одоо тэр одоо хятадыг монголчууд иргэшээсэн байсан. Тэгэхээр тэндээс одоо маш олон тооны хятад цэргүүдийг ч гэдэг юм уу тийм ээ. Хятадын тариачдыг ч юм уу Монгол руу оруулж одоо боолчлох гэдэг юм уу. Одоо ажилуулах тийм байдлаар оруулж ирэх тийм нөхцөл хүссэн үсээгүй бий болох байсан. Гэх мэтийн ийм эрсдэлтэй зүйлээс боломжлоод ерөөсөө яг тэнд нь улс төрийн төвөө шилжүүлээ тэнд нь очиж суучих гэсэн ийм бодлогыг өрөмтөлж ирсэн. Тэгээд тэр хүн бол өөрөө талын Монгол хаан учраас хэдийгээр яг тийм суурин соёл иргэншил донд байсан боловч тэр хүний гаргаж ирсэн хууль тогтоомж эднэр бол айхтар байдаг шүү дээ. Хятад хүн Монгол хүн хоёрыг бол зааглаад. За хятад хүн бол ингэж ингээхийг хориглоно. За Монгол хүн бол энэ бүх юм чөлөөтөө гэх мэтээр ингээ хууль цаазаар бол тэр хүн маш их зүйлийг хийсэн байдаг. За тэгэл ер нь дэлхийн нийтэд хамгийн гол нь Монгол хүний тэр хийж чадах оюуны болоод биеийн, цэргийн, эдийн засгийн, нийгмийн бүхэн шинжилгээг энэ хүн хийж чадсан шүү дээ. Хувилаа хааны үед одоо тэгсэн ингэсэн гэж зөндөл юм байдсан нөгөө шуудан холбоо үүссэн одоо юу шиг хэлээ. Одоо зарим хүмүүс нь одоо бүр тэгж ярьдаг шүү дээ. Одоо Хувилаа хааны үед чинь бараг л одоо энэ мессеж чи үүссэн юм биш үү? Одоо ингээл өртөөлөл ингээл аваад акутаг энэ төр гэж ярьдаг үст. Тий. Тэр бол яг өртөөний хувьд бол нэлээд эртнээс. Тэгээ одоо Чингис хаан энэ бол өгөөдөө мөнх хаадын үед ч гэсэн байсан л да. Тийм. За би тийшээ өртөө тавь та надад огтуулан өртөө зам тавьсгаа гэдэг. Үнэхээр тэр үеийн өөх түүхийг үзэх юм бол тэр бол үнэхээр гайхалтай байдаг. Тийм. Тэгэхээр Эрдэнэтийн ард түмэн маань одоо яг энэ 4-р өдрийн 11 цагаас 10 цагаас болох энэ үзлэнгийн нээлтэнд төрж ирж бас энэ талаар санаа оноогоо солилцоороо их хаадынхаа дүр төрхийг дахин хараарай. Их хаадтайгаа нэг уулзаач гэдэг. Их хаадтайгаа нэг уулзаач. Ер нь одоо энэ их хаадын сүр сүлд биднийг ивэж байгаа шүү дээ. Ер нь нарийн да. Одоо хүн гэдэг бол хиймрийн амтан тийм ээ. Тийм. Хиймрийн цог залын жинхэнэ тэр цаад нууц код гэдэг юм уу. Тэр нууц түлхүүр бол одоо яг энэ хөх тэнгэр яг энэ их хаадын маань сүр сүлд энэ бүх зүйл байгаад байгаа шүү дээ. Монголын түүх соёл энэ бүх зүйл байгаа юм. Түүнээс бид нар одоо Эрдэнэтэд бол харин гайгүй юм. Улаанбаатарт бол одоо ингээл өстой төм төчгөнж бом бужигнаал ингээл өөрснөө өдөр тутмын стресстэй дарагдаад ингээл явах юм бол юу юм
огт өөр тэнгэрлэг зүйлийг сонсч мэдэх нь байтугай тэгэл өдөртмийн юмдаа түүрцээр байгаа л тэгэл нэгэн насыг өнгөрөөнө гэвэл юм өдөртэй. Тэгэхээр би одоо нэг өөр зүйлийн тухай асуух гэдэг. Их хаадын тухай за манай эрдэмтдчүүд очиод үзэх бах гэж найдаж байна. Энийг бас Монгол газар Монгол хүн болж төрснийх. За магадгүй Монголын их эрдэнсийн үлгий дээр сууж байгаа эрдэмтдчүүд ирж заавал үзэх бах. Үзэх ёстой. Зүгээр тантай өөр зүйлийн тухай гэдэг нь нөгөөх их зүнчийн тухайд ярих гэдэг. Нострадамсын тухай. Бүтээлүүдийн таваас орчуулж байсан. Тийм ээ, энэ олон жилийн өмнө орчуулж байсан тий. Тэр тухай. Одоо ер нь тэр талаар юм хийж байна. Одоо орчуулга одоо өөр юу вэ? За яг миний хувийн уран бүтээлийн тухайд гэвэл би одоо эхэндээ хэлний ном гаргаж байлаа. За түүнээс хойш одоо яруу найргийн орчуулгын ном гаргаж байлаа. Би өөрөө яруу найрыг орчуулдаг, өрсөсөг бичдэг хүн л дээ. Тэгэхээр яг одоо 100% яруу найрагч 100% зохиолч гэж байдаг шүү дээ. Би бол яг тийм 100% яруу найрагч зохиолч юм биш л дээ. Орчуулагч юм уу. Одоо бичгийн хүн гэх юм да. Яруу найргаа бичдэг, одоо зохиолоо бичдэг, онлын хүн бичдэг, орчуулга хийдэг гэдэг яг ер нь бичиг цаастай холбоотой бүх зүйлийг л хийдэг тийм бичгийн хүн л гэсэн үг юм байна. Тэр утгаараа би эхэлж одоо энэ хэлний ном хийлээ. За хэл зүй ном хийлээ. За одоо монгол англи жинхэнэ сонгодог толийг би бас хийлээ. Гэх мэтэр ингээд ийм бүтээлүүдээ хийгээд за одоо ер нь бас нас явж гэн уран бүтээл жигдэрч гэн ер нь нэлээд тийм тулхтай арай гүн гүнзгий сэдв рүү би орё гэж өөртөө бас тэгж бодож байгаа юм л да. Тийм учраас одоо түүх судлал, соёл судлал, за тэгээ зохиол бичгээд одоо туужс байд юм уу тийм нэлээд том хэмжээний бүтээлүүдээр ажиллая гэсэн тийм бодолтой байгаа. Тэгэхээр яг уу тэр их зүнчийн номыг одоо энэ 10 оноос өмнө гарсан. Тэгээ тэр үед гаргаад нэлээд үзэж судалж ийсэн. Түүнээс хойш бол их зүнчийн номыг бол яг уу дахиж баяжуулах санаа байгаа. Одоо компьютер дээр бол нэлээд хийгдээ явж байна. Яг одоогоор яг энэ жилийн төлөвлөгөөнд бол байхгүй байгаа дахиж гаргах. Тас хэлзэн тухай ном гаргасан гэдээ ярьж байна тийм ээ. Наадах чи их сонирхолтой зүйл байна. Яагаад тэгэхээр дэлхийн хүн төрөлхтөн чих хурдаар хөгжиж байна. Монголчууд чараас нь бас чадлынхаа хэрээр хөөж байна. За энэнд нэг актер хоцрогдоод хаягдаад үлдчих гээд байгаа зүйл нь хэл байгаа юм. Улс үндэстэн байхын тулд өөрийн үндэсний хэлтэй, нутагтай, газартай, хилтэй, төртэй тийм ээ. Төрийн дуултай, төрийн бэлэгдэлтэй байх ёстой. Монгол хэл нэг жоохон бузарлагдаад монгол хэлээр монгол хүмүүс монгол хүн шиг ярьж чадхаан байгаад монгол хэлийг агуу тансаг яруу баян гэж тийм цол өргөмжлөөр өргөөд л үлдээх гээд байх шиг санагдаад байна. Та юу гэж бодож байгаа юм бэ? Тийм ээ, би одоо өөрөө хэлний хүн, хэлний боловсролын учраас би энийг бас өөртөө санаа нэг байна. Гэхдээ одоо 100% одоо энэ одоо үндэстнийг мөхөлд хүргэнэ гэж хэлэхэд бол бас хэцүү. Одоо бид нар аливаа зүйл боддоор хандах хэрэгтэй. Агагцгүй хэл маань өөрөө их ядуу тарчиг болоод л үлдэх юм байна. Энэ өөрөө тэр үндэсний эмгэн юм л да. Жишээлбэл за хэл одоо ядуурах нэг 100 хэдэн үзүүлэлт байна. За тэр гадаад үг орж ирж болно. Тэр бол асуудалгүй. Агагцгүй тэр өгүүлбэрийн зөв бүтцийг бол байн хадгалах хэрэгтэй. Өгүүлбэрийн зөв бүтцийг хадгалах нь чухал болохоос биш одоо бүр эртний үед бүр Чингис хааны болон Чингис хаанаас өмнө ярьж исэн үгийг заавал хэл яриандаа оруулах гэдэг нь чухал биш л дээ. Тэгвэл хүмүүс ойлгохгүй. Энэ дээр бол одоо жинхэнэ цэвэр бичгийн хүмүүс тийм ээ түүх судлаачид энэ үгийг нь тайлбарлаж болох юм. Тэгэхээр энэ дээр өнөөдөр манай залуучууд ер нь л сонгодог боловсролыг л их эрхэмлэх хэрэгтэй юм байна. Түүх, гүн ухаан, уран зохиол гадаад хэл үүдэг штэ. Тийм. Тэгэхээр одоо түүх, уран зохиол хоёр дээр хоёрыгоо жишээлбэл залуучууд мэдээд ирэх юм бол хэлний хомсдолд бол ер нь орохгүй. Жишээлбэл гадаад үг орж ирлээ гэхэд тэр гадаад үгнийхээ утга учирыг бол бүрэн ойлгочдөг. Түүнийг монголоор нэрлэж тийм чадвартай байх хэрэгтэй л дээ. За яг одоо интернет гэдэг юм уу? Одоо тийм одоо монгол хэлэнд өмнө байгаагүй. Угаасаа дэлхийн нийтэд анхудаа нэвтэрч байгаа тийм үгнүүдийг шууд монголчлох гээд байхад бол бас тохиромжтой биш. Магадгүй чадахгүй ч байж магадгүй. Чадахгүй нөгөө талаар гэвэл одоо тохиромжгүй ч байж болно. Яг хөө цахим сүлжээ гэдэл ингээд ярьдаг юм билээ л дээ. Тэгж ярьж болно. Гагцгүй
энэ өгүүлбэрийнхээ зөв бүтцийг их хадгалах, ингээхийн тулд одоо түүх уран зохиолоо сайн үзэх хэрэгтэй юм аа л гэж би хэлэх гээд байна. Гэхдээ мэдээж хэрэг мэрэгжлийн судлаачид байгаа биш. Заавал ингээд судлаад инг гэсэн үг биш л дээ. Одоо тулгаж байгаа хэрэг биш. Гагцгүй энийг үзэх нь зөв юм аа. Яагаад гэвэл энэ сайхан дэлхий дээр хүн болж төрчөөд бид нар ийм том огтийцсулсан зүйлээсээ бид нар хол хөндийн амьдарч ийн гэсэн үг гэж таарна шүү дээ. Монголчуудын нэг ийм үг байдаг би их дурггүй л дээ. Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог гэж. Энэ жоохон мулгуудаа үг юм шиг байгаа юм. Тий. Тэгээ одоо тэрэнд нь итгэцсэн хүмүүс угаасаа л тэгж хэлдэж шүү гэж. Тий. Одоо тэгэл буруу яриад. Энэ бол маш буруу. Одоо бид ялгаагүй төрүүчийн ярьснаар би дахин давтмаар байна. Түүхийнхээ уг улбааг баг зэрэг мэдчих хэвээр. Түүхэн том үйл явдлуудыг төсөөлж явах хэвээр. Жишээлбэл манжуудын үед биднийг одоо маш их инээдэмтэй, их марзан тийм зүйлд сургаж, маш их олон гоё үгээр халахвчилж, их утгаснааг бүрхэгдүүлж исэн байдаг. Тэрний нэг нь энэ. Монголчууд хизээш буруу ярьж зөв ойлголцсон удаа байхгүй. Буруу ярих юм бол буруу л ойлголцсон, тийм ээ? Тэхийн тулд хүн бол зөв л ярьж зөв ойлголцохоос биш, буруу ярьж зөв ойлголцдог тийм утга учир бол байхгүй. Одоо 90-ад оны үед гэдэг чинь жишээлбэл төрийн төлөө огтон боож хүн гэдэг. Төрийн төлөө огтон боож хүн гэдэг чинь одоо яг л манжийн үед л гарсан үг юм байхгүй байсан. Тийм. Чи одоо зүгээр зарц барлах хүн одоо цаанаа ингээд зүгээр юм хийгээ байж чам төртөлгүй л гэж байна. Тийм чам төртөлгүй чи төрийн төлөө огтон боож хүн үг гэдэг чинь их муухай дормжилж байгаа байхгүй. Тэр үгийг бид нар одоо авчаад тэгээд бүр манжуудын үгийг одоо өнөөдрийн 21-р зууны үеийн монголчууд өөр орондоо хэлээд тэрийгээ тэгээд одоо цэцэрхээ идэж байгаа юм шиг ингээ явна гэдэг бол одоо гүнхтэй л да. Тийм тэгэж болохгүй. Ер нь монголчууд болж өгвөл гэхдээ энэ дээр нэг зүйл ажиглагддаг. Яг гоо гадаад хэл хүн мэдж болно. Гадаад хэл мэдчихэж харин их хэлээ хамгаалт юм лээ. Одоо би бас гадаадын бас ганц нэг хэл мэдх юм. Би өөрөө Европ боловсролтой. Тэгсэн хэдий ч одоо би энэ биеэрээ болоод оюун санаагаараа дэвэн дэлхийг би бас хэрэн хэсчээ. Тэгсний эцэст одоо үнэхээр энэ соёлын одоо түүчээ тийм ээ. Одоо жинхэнэ энэ огтийц болсон соёл ёс уламжлал бол Монголд байгаа юм байна гэдгийг олж харж ах чийтэй байхгүй. Мэдээж магадгүй би өөрөө монгол хүн болж төрсөндөө миний цусан тэр нь ойрхон байдаг таач тийм байж болох юм. Тэгэхээр монгол хүнд бол Монголын түүх соёл шиг ийм агуу сайхан эндийн байдгүй мөлий. Тийм. Тэгээ тэр хүний өөрийнх нь байгалийн онцлогт, тэр хүний сэтгэхүйн онцлогт тохирсон тийм зүйл бол байдгүй юм байлээ. Энэ бүх юм чи одоо тэгээд заримыг нь шинжлэх ухаанаар тайлбарлаж хэлж штэ. Жишээлбэл зүгээр монголчуудын бэлэгдэл байдаг штэ. Жишээлбэл өглөө босоод нар руу харж монголчуудын бүр эзэн Чингисийн үеэс бол болж ирсэн тийм ёслогоо байна штэ. Тэ. Тэр хүртэл ингээд байхад одоо хүний алганаас ямар энерги одоо бүх юм чинь ингээд шинжлэх ухаанаар тайлбарлаж ах чийтэй байхгүй. Тэгэхээр тэрийг мэдчил байсан юм байна л да. Тэгвэл магадгүй заавал ингээд монголчуудын ёс уламжил болгоныг тэр шинжлэх ухаанаар тайлах гад зүтгээд байхын шаардлага бас байхгүй. Жишээлбэл өнөөдөр монгол хүнийг хүмүүжүүлэх гэдэг юм уу? Монгол хүн байх тэр хамгийн том чухал зэвсэг бол ерөөсөө бидний соёл уламжлал байгаа байхгүй. Түүнээс энийг бол одоо за Христийн ном Библиэл дээр бол нэг 10 хууль байдаг баха. Булгаа хийж болохгүй, ингэж болохгүй, буруу хөрцөж болохгүй, буюу хөвжүүлээ ингээд юм 10 хууль. За бурхан шний одоо бас мөн нэг 10 хэдэн хууль. За лалын бас нэг нэлээд хэдэн хууль байдаг. Тэгэхээр энэ хэдхэн хуулиар энэ баялаг агуу амьдралыг бол зохицуулах боломжгүй болоод эхэлж байгаа байхгүй өнөөдөр. Тийм ээ. Тэгэхээр энэ юугаар зохицуулагдах вэ гэхээр ерөөсөө үндэсний соёл, үндэсний уламжлалаар зохицуулагдчихж байгаа. Аав хүүгийн харьцаа ямар байдгийг одоо дүүнэрийн найзуудын харьцаа ямар байдгийг гэдэг чинь одоо тэгэл бид нар чинь айгүй их дэлгэрэнгүй хуультай юм байхгүй юу? Бичигдээгүй л болохоос. Би одоо бас дахиад нэг үгний тухай асуух гэдэг. Энэ бас би жоохон тийм таагүй ханддаг үг юм. Монгол улсын их хурлын гишүүд их ярьдیں۔ Ард түмэн гэж. Тэгээд энэ ард түмэн гэдэг нь заахаа хоёр хуваагаад хоёр ингээд салгаад үзэхэд түм гэдэг нь тооны нэр юм шиг байгаа юм. Ард гэдэг нь хойтох гэж байгаа юм шиг байгаа юм. Өмнө байгаа хөрш маань биднийг 200 жил дарангуулахдаа ард түмнийг дарж байгаарай гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн тэрийн жирийн одоо ажилчин малчин тариачин хэм байдгийг биднийг ард түмэн гэдэг ойлгоод байгаа юм болоо. Жохон эвгүй үг юм болоо гэж боддtiin. Та юу гэж боддог вэ? Тий. Та бол одоо маш их мэдээлэлтэй. За нэг ер нь их бодож байгаа чинь бас их баяр хөсгөл төрж байна. Надад бол ийм хүнтэй ирж байгаа сайхан байна. Тэгээ яг одоо энэ
манай Монгол багшийн лекцэн дээр ч гэсэн юу бас ийм тухай байдгийг. Одоо нагаан буугаач гэсэн хэлсэн байдаг санагдаж байна. Энэ бол ер нь бол зөв. Гэхдээ энэ үг өөрөө тухайн орчиндөө бас зохицчдаг тийм учир байна. Одоо ард түмэн гэвэл яг тэр бүх нарийн имийг ингээд заншлаад бодоод ингээд байх юм бол яг л тийм утга гарч ирнэ. Тэгэхээр өнөөдөр яг ард түмэн гэж ингэж бид нар юу ойлгож байна? Түүгээрээ бид одоо хөгжнөл гэсэн үг л дээ. Жишээлбэл одоо бид нар чинь улаан байцаа гэдэл ярьдаг шүү дээ. Тэр чинь өндөө байцаа гэдэг нь цагаан ногоол гэсэн үг юм билээ л дээ. Тэгэхээр улаан цагаан ногоол болчих гээд үт юм байна. Тэгэхээр одоо гадаадын жишээлбэл Монголч гэсэн ингээд хөөгөөд болох юм бол одоо бид нар гайхамшигтай гэлдэгдэг те. Гай гамшигтай гэсэн одоо тэр бүр эсрэг утга гараад ирж шүү дээ. Тэр чинь гайхамшиг биш болж таарч байна. Бүр их муу утга байх нь л гэсэн үг болох жишээтэй. Тэгэхээр эдгээрийг жишээлбэл тухайн хэлэндээ нутагшуулах хэрэгтэй л болж байгаа. Тухайн хэлэндээ нутагшуулсны эцэст тэгээд тэгж ойлгодог одоо жинхэнэ мэргэжлийн хүмүүс л үлдэхээс биш ерөнхийдөө ард түмэн бүгдээрээ тэгээд хилээ заншчих юм бол ард түмэн гайхамшигтай гэл ингээл ард түмний үзэл бодол гайхамшигтай гэл ингээл хэлж яхаас өөр арга байхгүй л дээ. Тэгвэл тэрийг бид одооныхоо ойлгож байгаагаар л ойлгоно л дээ. Тэгээ яг таны ер нь үгийн өмнөс уг гаруулын хөөгөөд үзвэл таны бодож байгаа хэлж байгаа бол одоо гарцсан байхгүй яг зөв. Ер нь зүгээр ард түмний нэрийг барьж хэлнэ гэдэг тэр бол бас өөр асуудал баг. Ард түмний нэрийг барьж ярих хэрэг бол ер нь хинтэж байхгүй. Ард түмэн тэгж хэлж ийн гэх хэрэг бол ер нь бараг байхгүй. Эзэнгүүл байт юм л да тэр. Яг хэн юм мэдгүй ард түмэн л гэдэг. Эзэнгүү ойлголт. Тэгээ хэн ард түмэн гэхээр зэрэг өөрөө ч одоо тэр хэлж байгаа хүн ч өөрөө ч ард түмний нэг байдаг, бусдын ч ард түмэн байдаг ингээд ийм болчоод ард түмэн гэдэг үг одоо миний ахтай хамаатан садан шиг их ойрхон болчиход байгаа. Тий. Бас нэг ийм имийг шүүмжлэх гээд байгаа. Би ч одоо их шүүмжилдэг хүн дээ. Тэгж хэлмээр байна, ингэмээр байна, ингэж хүсмээр байна гэх юм. Уг нь бол монголчууд ингэдэг шүү дээ. Би тэгж хэлмээр л байсан. Даанч чи тэгээд харин би хэлээгүй дээ л гэдэг шүү дээ, тийм ээ. Тий, одоо танд би баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэл ингээд. За тэгдэг. Ингээл одоо их сонь хэлэх юм байна шүү дээ. Энэ бол одоо монгол хэл өөрөө эвдэрч байгаагийн шинж. Одоо ялангуяа энэ улсын их хурлын гишүүд олонний нүдэн дээр байдаг хүмүүс. Нэгэнт л одоо олонний танил болол ирэх юм бол энэ хүмүүс одоо ёстол нэг толны өмнө жүжигчин шиг дасгал хийхээс аргагүй болж байгаа. Ягаад гэвэл эд одоо монголчуудын яг энэ хөдөлгч хүчний нэг их том эрх шураг болоо явж байгаа. Тийм ээ. Үнэхээр одоо би их хурлын гишүүн боллоо. За би одоо их олонний танилын хүн боллоо гэд ингээд өөрийгөө мэдрээд хэлэх юм бол тэр хүн өөрийгөө хүмүүжүүлэх ёстой болж байгаа юм л да. Нөгөө талаар гэвэл их хүндэтгэл бол хүний хүмүүжүүлдэг. Тийм ээ. Тэр юм их хүндэтгэл дунд байгаа юм чинь би одоо зөв ярихгүй бол болохгүй гэд энийгээ бол хүн ойлгох ёстой. Тэгжиж одоо өөр чинь би баярлалаа гэж хэлхийг зүйтэй гэж үзэж байна гэж хэлэхэл болно гэсэн үг л дээ. Баярлалаа, талархлаа гээл тэгэл болцгол юм байгаа үг тийм. За. Их баярлалаа. Тэгэхээр бит хоёрын ярилцах цаг ер нь өндөрлөгт өгч байгаа. Хооштой бас танаа сан олон сайхан зүйл хийгээсэй гэж би хүсэж байна. Тэг бас хийх ч байх гэж найдаж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг түүхийг мэдчихэж ард түмэн цаашаага хөгжих учиртай. Түүхийг мэдэхдээ үнэн зөвөөр нь мэдэх ёстой. Ингэжж бид бахархах зүйлтэй байх ёстой. Бахархаж чадчихна гэдэг нь бас магадгүй амьд явах нэг эрч хүч болох ёстой. Өөр одоо юу хийх вэ? Одоо хамгийн түрүүнд за ой тэмдэглэх юм байна. Ямар ч сан хөргүүдээ гаргachиж мөнгөн зоосоо төлөвлөчиж. Тий. За ер нь бол хийхээр төлөвлөсөн зүйл бидэнд бол маш их байгаа. За таны санаатай бол би санал нэг байна. Ер нь бид одоо Монголын их хаад ялангуяа одоо манай Чингис хаан тийм хизэн Чингис хаан бол бидний нэгдмэл бахархал байхгүй. Нэгдмэл бахархал гэдэг бол бидний оюун санааны нэгдэл. Нэгдмэл бахархалтай байна гэдэг бол монголчууд нэгдмэл байгаагийн баталгаас өрхөж болох юм байна. Тийм. Тэгээд энэ удаа Эрдэнэтэд ирсэн гол зорилгоо бол би танилцуулсан. Тэгэхээр эрдэнэчүүд маань 4 дахь өдөр 11 цагаас хүрэлцэн эрхийг урьж байна. Тэр үед амьд халуун яриа өрнүүлцгээе бүгдийг урьж байна. Тэгэхээр одоо манай Төртөс хаадын сан бол хоошид олон сайхан ажиллагийн. За түүний тоонд бол мэдээж хэрэг энэ зураг хөргөөр одоо их түүхээ харуулах. Одоо жишээлбэл Монголын уус товч байгаа зурагжуулах. За тэгээ тайз дэлгэцийн бүтээл, за мөн баримл шуумал, за одоо нийслэл болон одоо Чингис хотод, за одоо өөр санал хүсэл тавьсан газрууд байвал өөр хотод ч гэсэн одоо энэ
том туг сүлдүүдийг босгох тийм ээ. Энэ одоо туг сүл түүхэн энэ том элементүүд гэдэг чинь өөрөө хотын одоо дизайны тэгээ хот төлөвлөлтийн бас их том тийм элементүүд болж явдаг л да. Тэгэхээр одоо жишээлбэл Чингис хаан хот, Эрдэнэт хот гэдэг чинь өөр өөрийн нэг тийм сонирхолтой зүйлтэй байдаг шүү дээ. Энэ бүх зүйлийг бол бид бас хийх санаачлах тийм төлөвлөгөөтэй байгаа. Тийм. Та шашин шүтдэг. За би одоо бүх шашныг би хүнддэг. Би Бурхны шашны ном хийж байлаа. Одоо хийж гин гэдэг чи одоо гаргаж байлаа гэсэн үг шүү дээ. За Христийн шашны номыг би орчуулж байлаа. Лалын шашны талын бүтээл би өмнө орчуулж байлаа. Тэгэхээр би бүх шашныг бол жигд хүндэлдэг гэмээр юм уу да. Тэрнээс бол шүтдэг. Шүтдэггүй гэж хэлж болохгүй. Би Бурхны одоо буддын гүн ухааныг би хүнддэг, шүтдэг гэж хэлж бараг болно да. Арай илүү тийм одоо хүндэлдэг. Арай илүү судалсан байх юм тийм ээ. Бид гэж ойлгоо. Тийм, ер нь аливаа ямиг одоо шүтгэхийн тулд бас мэдсэн байх хэрэгтэй. Би яагаад ингэж асуусан бэ гэхээр манай Эрдэнэт хотын зүүн хойд чигт их сүртэй биш ч гэсэн нэг сайхан уулын ингэрт Бурхан багшийн сэрэгдүр. Цэвэр дэсээр хийгдсэн. Аз твдэ хэмжээгээр 2 дордог 22 тонн жинтэй 20 м өндөртэй ийм Бурхан багшийн суугаад өгөөд юм. Тэгээ яагаад энийг ярих болсон юм бэ гэхээр дэлхийд дахинд бид өөрсдийгөө агуу их түүхтэй, агуу их мундаг хаад олон байсан гэдгийг харуулахын тулд магадгүй хаадын цэцэрлэг гэдгийг бий болгож болох юм болов уу гэж би бодсон юм. Тэгэх юм бол мэдээж хэрэг хөшөө дурсгалыг одоо тий зэсээр хийд юм блэ. Одоо манай хотын захиргааны өмнө Монгол улсын ерөнхий сайд амар сайдын хөшөөг зэсээр хийцэн байгаа. Тийм хэмжээний зэсээр ингээд хийгээд ингээд босгол хаадын цэцэрлэг гэж сүртэй сайхан түүхэн газар болох болов уу гэж би бодож зүгээр тэгээчээ ингээчээ гэдэг одоо би над мэдл байхгүй учраас тэгэх гээгүй л дээ. Зүгээр тийм юм болов уу гэж бодож байгаа. Энэ бол сайхан санаа. Одоо бид яг хаадын цэцэрлэг гэж яг үнэндээ санаагүй юм байна. Одоо энэ мөчөөс эхлээд бид бодож эхэлнэ. Сайхан санаа өгсөнд баярлалаа. Ер нь бид хаадын өргөө гэж тийм зүйлийг бодож байгаа. Тэгээ хаадын өргөөг л бид одоо нэлээд том хэмжээгээр бас хэрхэн тогтчулж хийж болох уу гэдгийг одоогоор бол зөвхөн цаасан дээр байна. Тэгвэл одоо гадаад дотоодын хол ойрын хүний өөрийн олон хүн очиж Монголын түүхтэй танилцах олон хүмүүс тэднийг харж бас бахархах байхаа гэж бодож байгаа юм. За их баярлалаа танд. Амжилт хүсье. За баярлалаа. Бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ бас их баярлалаа. Олон сайхан зүйлийн тухай мэдэж авлаа. Бас ирээдүйд хийх гэж байгаа олон сайхан зүйлийг бид бас Монгол хүн болсныхон төлөө дэмжих, сэтгэлээрэн ч гэсэн дэмжих ийм хариуцлагатай өндөр үүргийг нэвтрүүлэг үзсэн хүн бүхэн хүлээж байгаа хаа гэж бодож байна. Их дэлхийд Монгол гэдэг нэрийг цуурайтуулан Монголын түүхийг өөрсдийнх нь аж түрэн байсан он цаг бүхэнд өөрсдийнхөө үлээр бүтээж бичиж ирсэн энэ их хаадын түүхийг, энэ их хаадын дүрийг мөнхлөн үлдээж эдүгэгийн бидэндээ бас харуулахаар ирсэн төртөс хаадын сангийн одоо уран бүтээлчид тэнд энэ ажлыг хийхэд зүтгэсэн бүх хүмүүст бас урхаачдынхаа өмнөөс эрдэнэтчүүдийнхээ өмнөөс бас талархлаа илэрхийлж байгаа юм. Тэгээд пүрэв гарагийн 11 цагаас уран зургийн галерей. За урхаачин соёлын ордны 2 дугаар давхарт байдаг. Тэнд ирж бас энэ зургуудыг үзэх боломжтой шүү гэж үзэгч та бүхэндээ хэлж байгаа. За ингээд дараагийн дугаар хүртэл баяр таа үзэгчтэй. Намайг Нэмсрэн гэдэг Орхон зөвлөлбөр сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан гэл ингээл телевизээр ярьж байна сонсчод. Одоо харж лээ. Би нөлөө Москвадаас гарч ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн үг. Тэмээ тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд аяад гэж яхад тэр цагаан цэгцийг хүлээж аваасаа гэдэг. Эсвэл энэ зүгээр